л явчихдээ штэ залуусаа. Hi guys, би өнөөдөр энэ ахын юмыг энэ ах үнэхээр гоё бичлэгд учраас сабаараа энэ ах дээр над чихрэн сабаараа энэ ах дээр сабаараа өгөөрэй. За бичлэгт орцгоё. Тэнгэрийн гисгэлэг чинь энэ үү гэж сандралсан. За тэнгэрт нь нүх гарч ирээд нүхнээс нь галс авсаад л хотын иргэд бурхнаасаа болооч гэж гоохот тоож байгаа ч юм байхгүй ууртайгаар улам л хотоо сүрүүлнэ. За ингэж уурлаад байгаа учраас нарны бурхан гихчийнх нь хамгийн үнэнч 7 албатуудыг нь даалгыг нь алаад эдгийг нь идээд унахыг нь унжуулахыг нь унаад явж байгаа болохоор ийхүү ууртайгаар дэрсэн малгатуудыг зүгээр өнгөрөөхгүй гэсэн араас нь илтлээ. Манай эд чадхаараа л зайгаа барьж цааш явхад наами нарны бурхан хараад ийм амар чөтгөр шиг юмыг бурхан гэж дуудаад байх юм сони юм даа л гэлээ. За босд нь бүгд л яах уу ийхүү яаж гарах уу яанаа инээ хэмээн ярилцж байхад манай Люфи тоож байгаа ч юм алах харин ч зугац инээж байна. За Люфи Моорыг барилгын дээгүүр үсээрээ би энэ гоё хотыг сүрүүлмээргүй байна гэж хэлэхэд Моор өгөнд нь ороод үсэрсэн ч гэсэн буухтаа мэдээж легонуудыг бут үсэрхэн буухан тэрэ. За Люфи ч уурлан зэмлэхэд нарны бурхан тэднийг гүйцээд ирсэн байлаа. Миний тижээж ирсэн амтан яагаад тэдний талд орчихоо гэж бодон гайхсаар тэднийг барих гэж оролдлоо. Харин Нами гинтл хотын газрын зургийг хойш нь шидчихлээ. Усоо бангаасаар яаж байгаа юм бэ Нами гэхэд би бүгдийг цээжилчихсэн санаа зовлтгүй гэж хэлэн Люфи дээр ирэн. Люфи энэ бол тоглоом хотоо. Бидний харж байгаа өгүүлнүүд бол таасанч тогтоосон хүн. Энэ тэнгэр харин illusion буюу одоо хуурмаг зэрэглээ маягийн зүйлээ. Бид тэр авраг биетний гэрийнх нь хаан ихтэй ширээн дээр байгаа гэд бүгдийг нь Люфи тайлбарлаж өгөн. Бид энэ хотын талд нь бол орцсон байна. Энэ чигээрээ яваад байвал бид чигээрээ гарч чадна гэж тайлбарллаа. Харин нөгөө бурхан чинь гинтл уурлан авраг амтан барьдаг гэлтэй нэг юм зүйл гаргаж ирсэн ээ. Ухсхийн тэдэн лүү дайрангаа та нар газрын зургийг жинхэнэ гэж бодоод байгаа мó. Энэ газар бол аврагуудыг хорих зориулалттай хийсэн контейнер буюу одоо нэг юм цайз маяг юм гэж хэлэн тэднийг унж авсан Моорыг нь эцэст нэг барьж авлаа. Люфи Моорн дурдлан жишээ одоо өөрийгөө байрд өгч байгаа мó л гэж байна. Манай Зоро Санжи хоёр маань энд байгаа штэ. Тэгээ шууд л сэлмээ агсан торыг нь цэвэрхэн гिचэн завчгаад Санжи харин үлснийг нь өшөглөн торноос ятгамгүй мултарлаа. Нарны бурхан зүүнд нь гайхсан уу, айсан уу, хоошоо гидэргээ аван унаад өглөө. Солорсон Моор шууд л бүгдийг нь аван цааш явхад хотын хүмүүс Ир God алга болсон байна гэж бурхандаа хэллээ. Тэгээд манай идсэн юм ч одоо яалтай хэлээ дээ. Яснаас нь өөр юм үлдээгүй байгааг одоо бурхан нь олж хараад хэсэг зог тусан зогссноо айхтар чангаар ингээд инээж эхэлнэ. Хотын иргэц түүнийг одоо гайхан сүултээ айж эхэллээ. Нарны бурхан харин тэднийг дутууналж байснаа ухааран өөртөөгөө яриад одоо би энэ хотыг бүтээсэн инээ тэрэ гэж бутанж байхад хотын иргэд одоо тэнгэрийн заад сонгоож тэрнээс нь одоо хаалга нэгдсэн болохыг анзаарлаа. Шууд ямар ч хэрэгэлцээгүйгээр тэр зүг рүү гүйцгээхэд бурхан чангаар тэднийг хайр үдийн бол хүлээн зөвшөөрөх байсан баха. Гэхдээ би бол та нарыг хүлээж хүлээн зөвшөөрөхгүй л гэж байна. Байж та юу лээ? Хайр үдэн гинөө гэд манайхан ярилцаад яг тэ нөгөө таньдаг нэрээ одоо түүний амнаас сонссондоо гайхан байхад усов шууд л зэвсгээ гаргаж ирэн харуулхад одоо цөмийн дэлбэлт үүсэн тэдний үзэгдэх орчныг хаагаад байсан. Тойл тэрүүхэн хэрэгсэхтэй ер нь дэлбэрлээ. За ингээд шууд л нүхээр нь гараа явуучих яа гэхэд дэлбэлтийн дараа толны ард бетон ч юм уу чулуу ч юм уу нэг зүйл байлаа. Дэлбэлтэнд яагаачгүй гэхээр ер нь тэд зүг рүү гарч чадахгүйг ойлгож бурхан руу орилоход бурхангаа дөрдөө арцстай сүртэй байрлаа. Би бол бурхан та нар тэнгэрийн гисгэлийг хүрт гэсэн байдалтай тэдэнд хариу өглөө. За тэгснээр дэрсэн малгайд далайн дээрэмчдийн одоо бүх багийн гишүүдийн нэрийг цээжэр мэдчихэж шүүгөр. Тэгээд тэрний бодож байснаас хоёрхон хүн өөр байсан буюу зөрсөн гэсэн. За тэр хоёр хүн нь ийм бэ гэсэн Нами болон Чопор хоёр гэж байна. За Нами нэг зүйлдээ сэтэж олсон бололтой Усоп руу эргэж хараад байгалийн гамшиг боллоо гэж бодвол хин нэгэн буруу үстэй те. Тийм байх шүү. Ер нь газар хөдлөлт үеэр шуурга болоход нэрэл нэг энэ тэдний буруу гэж одоо ярьдаггүй юм байна гэж хэлэхэд Намис толгоогоо дөхөн төрнөөс хойш ямар хэцүү зам дууснаа дахин нэг санахад Санжи түүний байгаа байдлыг харан шууд л уурн хүрэн очоод зодчих гээд шүү бүр. Тэгээ Усоп түүнийг зогсоон бид бас түүний энэ газрыг сүрүүлсэн штэ байж Санжи гэхэд тэр мөө аврах банд миний одоо Намигийн хувцсыг сольсон мөн гэж бодохоор л гээд усан нүдлээд ус нустайгаа холилдон гомдлоо.
Нами авахаа би түүнийг өөрийн энэ хоёр хөлөөрөө дээрээс нь дэвсээд газартаа тэгшлээтэй гэхэд одоо нами divine retribution гэж ингэж хэлснээр энэ өршлөгдлөө. За хэдхэн хоногийн өмнө нарны доор одоо нарлаа сууж байхад нь түүний хэрэг одоо санийг өг түн дээр хаад ирлээ. Энэ одоо бурхангой гэдэг байгаа хүн ч нээхэн бодсонгүй гээд өндийгөө тартал дотор нь жинкнээсээ дэрсэн малгай талаан тэрэмжтийнхний одоо тал нь унтж байгаа хардаг. Хараад бомба хоёр болон одоо ЭК-дэс нааш ирж байхдаа манан төөрцсөн юм байна да гэж одоо гайхсан ч цаг алдалгүй шууд ажиллаа эхэллээ. За энэ яг хин юм бэ гэж үү? За энэ болохоор өөрийгөө нарны бурхан гэж одоо зүсээ хуургаад байгаа хүн. За түүнийг Роуд гинэ. Роуд нь шин далайн дэрэмжтэй, шин аврах далайн дэрэмжтийн багийн гишүүн юм аа. Мэдээж хайруудын ахлагчийн доор байдаг хүн гэхэд ер нь ойлгох хаа. За ингээд Роуд хэлж байна. Манай Ахмад ер нь яасан гэж чиний доор ороод байх вэ? Надад бол чиний доор зүтгэх бүр сэтэрхий зүүнний дайтай сэтгэл жалгаа. Би бол агуу Элбафын дайчин л гэж хэлж байна. За тэгээд Люфи Нами хоёрыг одоо нэг харан дээрээ тавин харлаа. Намигч нэг сайн харлаа, догтлоод, ичээд унлаа. Тэгсэн манай эд сэрчих гээд шүү. За үүнийг Роуд анзаараа шууд л нэмээд унтуулах удаа цацсан. Одоо тэдэнд зориулж хувцсаж эхэллээ. За ингээд л тэдэнд Вайкинг зүстэй хувцсхийн өмсүүлж өөрийн тоглоомын хот дотор хийн. Одоо тэднийг харж өөрийгөө баясган байгаа нь энэ нөлөө. За ингээд одоо юу гавцъя да. За буцаа шилжгээд Роуд одоо тэднийг бууж өгөө. Та нар угаасаа эндээс гарч чадахгүй. Эндээ одоо бүхэл бүтэн амьдралынхаа турш гацх болно гэж орилсоор л. Даанч түүний үгийг тоож байгаа нохойч шалгадаа. За түүнийг бувтанж байхад одоо Нами Зевс хоёр харин дайралтаа бэлдсээр асар том хар үл хуран одоо Нами тагта доош болгосноор авраг аян Роуд дэр булаа. Бүр хот дөргөөд айхтрүчтэй дайралтаа харууллаа да манай Нами. Усаа бүр шок. За ингээд одоо Роудыг татганаж байх оронд Люфи маань шууд л ухасхийн нэг гараа гэр дөрв болгосноо бетонын ханны цаана Элбаф байгаа гэж догтлон цөм зөкснөөр энэ баг манд дуусч байна. За ингээ хоёр анги болохоор дараагийн анги руу орцгоё. За хэсэг шууд лагуу эриг хөлөг дээр Франки одоо хайха болцгоё. Бид чадах бүхнээ л хийлээ гэж хэллээ. Жимбэ ойрхон байх авраг загаснуудаас гойн тэднийг бас хайлгуулж байгаа. За тэгээ хийж чадах бүхэн маань ингээд ер нь боссон. Олж чадахгүй байгаагаас хойш тэднийг Элбаф төр хүрээд ирнэ гэж итгээд цааш явцгаая гэхэд бүгд дуунихтэйгээр зөвшөөрлөө. За хэсэг Люфи шилжлээ. Тэд гараад иржээ. 15 цайзын гадаа өвлийн хүтэн уур амьсгал тэднийг өгтлээ. Иргэн тойрноо ажил мэдээж өвлөмж том моднууд, юр бусын газрын бүтэцтэн дээр уулан дээр байх цайз хамгийн том мод руу холбогдсон байгаа гүүр гих зэрэг ийм өлөмж хотын сүрдэм төрхийг тэд ингээд хараад гайхлаа. За ингээд тэднийг иргэн тойрноо харан манаран зогсож байхад гүүрний нөгөө талаас нэг Нугтяа гэж тохирон нугтлаа. Цаанаас ирж байх аваргыг Голдберг болон Герд гэх одоо шинэ аврах далайн дэрэмжтийн гишүүд болохыг одоо бидэнд танилцуулнаа. Гердийн мөрөн дээр байх шувууг хүртэл бас танилцуулчихна уу. Энэ Пайпер гэдэг юм байна. За Гердийн ийм хүүгэлээ. Хайруудын Ахмад ер нь яг яагаад Роуд мэтийн үл бүтэх гарыг багтаа эсвэлдэг байна. Гүй Роуд ч мундаг авьяастай чадварлаг замчлагч болохоор бид одоо түүний төвчгээс үр аргагүй гэж хэллээ. За Герд өргөжлүүлэн Роуд бол ханхуу Локихоос илүү Элбафыг гутааж байгаа хүн штэй л гэж байна. За тэдний цайз руу ирсэн байгаа шалтгаан нь яг юу юм бэ гэвэл Пайпер Роудын хэрэг одоо түрүүн тугтай хөлөгийн хамт цайз руу нисэж байгааг нь харсан гинэ. Мундаг шуу байх нэ. За ингээд тэд одоо тэр хөлхийг далайн дэрэмжтийн хөлөг байх гэж бодон шалгахаар ирж байгаа нь энэ юм байна. За Роуд бол ер нь Элбафын ойролцоо байгаа хөлөг онгоцуудыг шувуугаараа зөөлгөөл нөгөө нэг хот руугаа оруулаад тэжээгээл өөрийгөө бурхан болгоод байж идэг дурак юмсан жээ. За энэ бүхнийг тэд мэддэг юм байна. Тэгэд одоо энэ удаа дахиад барьж авбал шууд л Жэрүүд матнаа л гэж. За Жэрүү гэж хин юм бэ гэж үү. За Жэрүү нь болохоор 400 гаруй настай хөгшин аврагаа. Big Mom-ийн флашбэк дээр гардаг юм байлаа шүү. За ингээд Элбаф руу орж ирэх нь өөрөө нилээн хатуу чанга хуйлтай гэхийг Нами тэдний ярианаас сонссон болохоор нөгөө идэгөө аль чадгаараа л дууга байлгалаа. Герд Голдберг хоёр хаалгыг тогшин анхаарал өөр зүйл рүү шилжихэд манайхан айл хэдийнэ гүүрээр цааш явцгаалаа. За гүрний доош харуул авраг ойн авраг чоннууд хоолоогоор нь дээш харсаарлаа. Ер нь Усоп Чоппер Нами 3 нилээн л хэцүүхэн байгаа харагддаг ч гэсэн Люфи гүүж харайж инээж явахдаа гинтл доороос хүчтэй зүйл мэдэрлээ. Түүний аавраа нь одоо манай гурыг зог тусахад хүрхэн хэмжээний одоо тийм аим хүчтэй орилонч гэх юм уу нэг тийм зүйл сонсогдлоо.
За энийг сонссон манай хэд маань хэр баргийн хүнээс бол ийм зүйл гарахгүй гэж ярилцлаа. Ингээд Санжи намыг хамгаалахаар үлдэх шийдвэр гаргахад мэдээж Зорог татаж аваад чам шиг ийм зүг чигийн хүн амар баримжаатай хүмүүс тэр доор ойруу явуулчвал чи хизээ ирнэ гэж одоо үлээх юм бэ чамаа гэж уурлахад Люфи ганцаараа доош явахаар болж цааш явж байгаарэ гэж даатхан өөрөө доош явлаа. За хэсэг аврах хөлөг дээр ирэхэд одоо өглөө сонинд тэдний гарт байгаа харагдлаа. Бүгд л сонин хараа гайхлаа. Учир нь ЭКД-ийг аврах далайн дээрэмчил болон Йонко Люфигийн хамт олноор хамтрал байгуулан ирээдүйн арал гихчийг газартай нь тэгшилсэн гэсэн байлаа. За Дори Брогийн хоёрчд үүнээс болон одоо 1.8 тэрбум бэрийг хүртлээ шагналан дээшсэн байгаа маань. За Дори Брогийн хоёрчд өөртөө буцаж ирсэн гэж зарлах хүсэлгүй байгаа юм да болно. Гэхэд одоо багийнх нь харин ч дуртай одоо л та хоёр хүртэх ёстой шагнал дээр очлоо шхүүдээ гэлцэн. За үргэлжлүүлэн уншихад доктор Вегапанкийг алсан гэх гарчиг байлаа. Гарчгийн доор Вегапанк болон Gear 5 Люфигийн зураг байлаа. Робин Люфигийн зургийг хараад гарн дээр нь X тэмдэг байх юм аа. Энэ яг ямар учиртай юм болоо. Энэ гэхдээ гарн жирэлдсэн байхад X тэмдэг нь айгүй цэвэрхэн гарсан байх юм гэлээ. За Gear 5-даа байхад Люфи хизээж зүгээр зогсно гэж байхгүй шүү дээ хэмээн ярилцахад Робин үргэлжлүүлэн энэ тэмдгийг хаана харлаа гэж гайхан нэг л санаж чадахгүй байгаагаа хэллээ. Дори харин энэ бүгдийг таслан шаал өөр сэдв оруулж ирлээ. Люфи одоо албан ёсоор улаан хустын хэмжээнд гарч ирлээ штэ. Бас хайруудын Люфигийн айрамд нэгчихсэн гэхэд манай хэд хайруудаар нэг асуулаа. Тэрөө ер нь гарч болцшгүй ийм эрсдлээс сэргийлэхийн тулд одоогийн байдлаар Элбафт хөдөлж тулалдаж чадах хэмжээний дайчин хин л байна бүгдийг нь дудан Элбафта байлах хэрэгтэй байгаамаа гэлээ. За энэхүү хоёр ахмадыг одоо цаана тэр хоорондоо зодтолдож байх үеэр хааны хүүхэд буюу одоо ханхүү энэ хороод мэдлсэн. Түүнийг Локи гэж нэрлсэн. Гэхдээ одоо хүмүүс түүнийг хараалт ханхүү гэж очлох болсон. Учир нь Локи өөрийнхөө төрсэн аав хаан Хералтыг хөнөөж дээд язгууртны үеэс үед дамжиж ирсэн домогч төгрийн жимсийг идсэн. Харин түүнийг тэр явдлаас хойш Элбафын дайчид түүнийг модонд гинжлэн хорж эргэж тойрж байхаар болсон. Гэхдээ сүүлийн үед тэр гинжнээсээ мултрах бүхий л аргыг хэрэгжилж байгаа. Түүнийг суларчлаа гэж бодъё л та. Тэгээд дахиад гинжлэе гэвэл Элбафын бүхий л аврах дайчид тийм одоо хүч нь хэрэгтэй гэхэд Франки үүнийг сонсоод тархин масалчлаа. За харин ингээд Франки дахиад хэлж байгаа юм. За дүгнээд хэлэхэд нэг л аврах хүнийг гинжтэй гавтай аюулгүй байлгахын тулд бүхэл бүтэн улсын дайчид бүгд байх ёстой гэсэн үг юм байна гэж хэллээ. За хэсэг Люфи рүү шилжлээ. Люфи тэр чанга орлон хинээс гараад байсныг нь олж мэдлээ. Хүүхүйтэн өндөр модтой ой модон дунд авраг модыг орон гинжилсэн байх булчинлаг биетэй нүдээ ороосон ямаан сахалтай ивэртэй нэгэн авраг байлаа. Түүний байгаагаа байдлаас нь харахад энэ ертөнцид түүнийг айлах зүйл үлдээгүй мэтэл хинэггүй хэрнээ асар хүчтэй мэдрэгдлээ. Люфи шууд л өөрийгөө танилцууллаа. Би бол Monkey D. Luffy, далайн дээрэмчдийн хаан болох хүн. Энэ хаан хөө чи мэдхүү гэж асуулаа. Энэ бол дайны нутаг, Элбафын домогт дайчдын төрөлх нутаг. Өнгөрсөн болон өнөө үеийн мянган дайны үндсэн дээр байгуулагдсан хамгийн хүчтэй улс Элбаф гэж түн танилцууллаа. За ийхүү Элбафын газар нутаг бидэнд харагдаж эхэлнэ. Гол цөм нь Игдрасил гэх мод. Модоо үрээлээд байгуулагдсан 3 өөр цаг агаартай аврах том мод харагданаа. Ингээд нутгаа танилцуулж дууссан аврах Люфи тандан намайг Локи гэдэг нарны бурхан, дэлхийн төгсгөлийг авчрах хүн гэж өөрийгөө хэллээ. За энэ хүртэл үзсэн та нартай үнэхээр их баярлалаа. Тусалж дэмждэг бүхий л хүмүүстээ гүнээ талархал илэрхийлье. За баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд би одоо аав кино үзэж байгаа учраас сабаа дараад өгөөрэй. Лайк болон сабаа дараагийн бичлэгт ямар бичлэг орох вэ? За баярлалаа guys.